Хаврын улс төр эхлэхээс өмнө иргэний зэрэг ногоо нам 2 хуваагдлаа. 7700 гаруй иргэнтэй хорооны 50 гаруй хувь нь халамж авч байна. Баян хоосны хитэх ялгаа нийгмийн давхар ажилтыг улам тэлж байна. Үеийнгийн дээрлэлтийн асуудлаар эцэг их сурагчид шүүгүүлүүлээ. Оройн төрийн үзэгчдээ Тэнгэр телевиз сая дурдсан болон бусад мэдээг 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно. Анхаарлаа хандуулна. Манай улсад 20 гаруй төрлийн халамжинд нийт 2.7 сая хүн хамрагдаж байна. Ингээд халамжийн төсөвт жил бүр 2.2-аас 2.5 их найт төгрөгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө 30 тэрбумаар хэмжигдэж байсан халамжийн төсөв одоо 50 дахин нэмэгдэж 2 их найдыг даваад байна. Үүнийгээ дагаад иргэдийн амжиргааны түвшин амьдрал 50 дахин дээшилсэн үү гэвэл үгүй. Тухайлбал иргэн тулмаа 7 хүүхэдтэй нөхрийн хамт амьдардаг. Тэрээр жил дараалан төрсөн нэлэх хүүхдүүдтэй ба бага хүүхдийнхэн бие өвддөг учраас ажил хийгээгүй 10 орчим жил болж байгаагаа хэлж байлаа. Тэдний өрхийн орлогын 50%-ийг халамж бүрдүүлж байна. Тухайлбал тэдний хүүхдийн мөнгө, хүнсний толгоон, цалинтай ээжийн мөнгө зэрэг нийт 800 орчим мянган төгрөгийн халамж авдаг байна. Ингээд гэр бүлийн хүний цалинтай нийлээд 2 сая орчим төгрөгөөр эсвүүлэн амьдрахад хүндрэлтэй байдаг гэлээ. Нэг юугаар сургалтанд суугаад нэг өсчингийн юу төгссөн. Бас нэс ойдлоор нэг төгсдөө ажиллаж чадаагүй. Ерөөс ажил хийхгүй. Тэгээд хүүхдийн тоолон тэнцэр юм аа тэгэл ховдгүй шүү дээ. Буцандар саналуудтай юм аа. Өөр тэтгэлгээр л явжлаа. Сургуулиас тэтгэлэг аваа том нь. Тэгээд дөрөв нь сургуульд. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 7700 гаруй иргэнтэй. Тэдний 50% нь ямар нэгэн төрлийн халамж авч байна. Халамж авдаг амжиргааны түвшин доогуур өрхүүдийг сургалтанд хамруулж ажилд зуучлахыг санал болгодогч иргэд татгалзаж идэвхтэй оролцдоггүй гэлээ. Манайхаас 4600 гаруй иргэн халамжийн үйлчлэгээ авдаг. Тэгээ халамжийн үйлчлэгнээс гадна бид нар нөгөө нэг өрхийн амжиргааны түвшин дээшлүүлэхийн тулд хүнс дэвжилийн дэмжлэг тэгээд юун дээр мэрэгжил олох сургалт зохион байгуулдаг байгаа. Сургалт зохион байгуулад нөгөө нэг юун дээр ажил хөдөлмөр зоочил яг гэхээр игээд сургалтанд жоохон хамрагдаж жоохон төвшөөдөг. Манай улсад нийт хүн амын 60 орчим хувь нь халамжид хамрагдаж байна. Тэр дундаа 800 мянга гаруй иргэн давхарсан халамж авч байгаа юм. Халамж авагчдын тоо өнгөрсөн оноос 4% буурсан ч төсөв нь 10% нэмэгдсэн. Халамж авдаг иргэдийг хөдөлмөр эрхлэлээр дэмжихийг хороо дүүргээс санал болгодогч тэд татгалздаг. Эндээс манай улсад ажил хийхгүй халамжаар амьдардаг нэг давхарга үүссэн байгааг харж болохоор байна. Энэ нь нөгөө талдаа манай улсад ядуурлын түвшин нийт өрхийн 30%-аас буухгүй байгаа нэг шалтгаан болж байна. Захын нэг хороонд амьдардаг иргэдийн тал хувь нь халамж авч байна. Гэтэл сарын 418 мянган төгрөгийн орлого олж чадахгүй бол ядуурлын шугам дотор багтдаг. 7 хүүхэдтэй айл нийт орлогынхаа тал хувийг халамжаар бүрдүүлж байгаа нөхцөлд ядуурлын түвшин буурахгүй нэ. Ямар хүнийг ядуурлын шугамд багтааж байна вэ? Насан туршийн иргэн буюу 18-аас дээш насныхны өдөрт хэрэглэж байгаа хүнс болон хүнсний бус хэрэглээгээр тооцож энэхүү дүн гаргадаг. За тухайлх юм бол нэг иргэний хүнсний өдрийн хэрэглээ 5600 төгрөг, харин хүнсний бус хэрэглээ 8141 төгрөг ах хэвээр. Ингээд нэг сарын хугацаанд насан туршсан иргэн 170 мянган төгрөгөөр хүнсний хэрэглээг хангана. Харин хүнсний бус буюу гар утас, тог, цахилгаан хэрэглэж байгаа хэмжээ нь сард 247 мянгад хүрэх ёстой. За ингээд нийт сардаа 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй байвал ядуурлын шугам руу орох юм байна. За Монгол улсад ядуурлын түвшин 2022 онд 27.1% буюу 914 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. За хүн амын суурьшлийн бүсээр авч үзэхэд суурин газар болох Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг оруулаад ядуурлын түвшин 23% байгаа бол хөдөө сум болон төвийн багуудад хөдөө сумын төв болон багуудад 35.6% гарчээ. За ядуурлын түвшин хотод хөдөөтэй харьцуулахад бага байгаа боловч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 56.7% буюу 5
318 мянган иргэн хот суурин газар амьдарч байна. За бус нутгийн хувьд авч үзвэл баруун бүсэд ядуурлалын түвшин хамгийн өндөр буюу 36.5%-тай. Улаанбаатарт хамгийн бага буюу 21.6% гарсан. За хэдийгээр ядуурлалын түвшин хуваар тооцвол Улаанбаатар хотод бага байгаа боловч хүн амын тооны хувьд авч үзэхэд 341.5 мянган хүн буюу за ядуурлалын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4% нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл ядуурлалын шугамаас доогуур хэрэглээтэй 5 хүн тутмын 2 нь Улаанбаатар хотод амьдарч байна. Хамгийн наад захын хүнс болон хүнсний бус хэрэглээг ингээ хангах хамгийн бага одоо зарлалын дүнг бол ядуурлалын шугам гэж бол хэлж байгаа. Тэгээ тооцоолын ихтэй бол ядуурлалын шугамыг бол хүнс болон хүнсний бус ядуурлалын шугамыг бол тооцдог. Тэр 2022 онд бид нэр 2010 оноос хойш 2022 онд бол ядуурлалын шугамыг шинжилсэн байгаа. Буюу нийт дүнгээр авч үзэх юм бол 418,045 төгрөгөөс доош хэрэглээтэй байх юм бол тухайн нэг бол ядуу хүн гэж бол тооцоолд бол оруулж явж байгаа. Хөдөө орон нутгийн хувьд баруун бүс ядуурлалын түвшингөр тэргүүлдэг. За төвийн бүсэд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь Сөмбөр, Сэлэнг, Төв, Дархан бол аймагуудад 4 хүн тутмын 1 нь ядуу. Харин баруун бүсийн Баян Улгийн, Говьалтай, Завхан, Увс, Ховд аймагууд 3 хүн тутмын 1 нь ядуу байгаа юм. За гэхдээ баруун бүсээс илүү зүүн аймагууд ирээдүйд ядуурлалын түвшин нэмэгдэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг 2022 онд үндэсний статистикийн хорооллон Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд дурддагдсан байдаг. За харин өнөөдөр яг ядуурлалын түвшин ямар хэмжээнд байгаа судалгаа хараахан гараагүй байна. Зогтоол 2 жил тутамд ядуурлалыг хэмжих ёстой. За харин 2022 оноос хойш энэ төрлийн судалгаа огт хийгдэг байгаа юм а. За харин 2024 оны судалгааны дүнг ирэх 6 болон 7 сараас танилцуулна гэлээ. Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжчихсэн 36 жилд тэр тусмаа сүүлийн 20 гаруй жилийн богинохон хугацаанд баян хоосны ялгаа эрс нэмэгдснээр нийгмийн давхраажилт кастинг систем тогтох үндэс болсон гэж дүгнэж онцлог хандлага ихссэн. Үүний шалтгаан нь орлого, баялагын тэгш хуваарлалт гэхээс илүүтэй нийгмийн тэгш хүртээмжээс шууд хамаарч байна. Нийгмийн давхраажилт кастинг систем сүүлийн хэдэн жилд манад огтсон зүй тогтол бишээ. Бүгдийг тэгшигдэх үзэл домолтой социалист дэглэмийн үед Монголд кастинг систем харин ч хүчтэй ноёлж ирсэн. Дарга нарын ордог, Орос мэргэжлтнүүдийн үйлчлүүлдэг тусгай дэлгүүр, сайд нарын эмнэлэг, даргын хүүхдүүд сурдаг Орос дунд сургууль, дарга хийгээд гавьяатан алдартны ясаа тавьдаг алтан үлгийдэх тусгай оршуулгын газарч байлаа. Ардчилсан чөлөөт нийгэм шилжээд 30 гаруй жил болсон ч энэ богссон хандлага өөрчлөгдсөнгүй. Харин шин тутам тогтож буй нийгмийн давхраг шууд эдийн засгийн болцооны түвшнээр ялгагдж байна. Зах зээлийн чөлөөт нийгэмд бусдын орлогыг тэгшитгэх, илүү хөдөлмөрлөж орлого олсон нэгнээс их татвар авч гар хөмхөн халамж хүртэж суугаа нэгний ахуйг дитгэх нь утгагүй асуудал. Харин нийгмийн үйлчилгээ боловсролын тэгш хүртээмжийг зайсандаж дэнжийн задгаадч ялгаагүй адил тэнцүү хангах нь төрийн хийх зохицуулт юм а. Давхраажилт бол ядуу баяны ялгаа бол аль ч нийгэмд байдаг. Бүгд тэгш амьдардаг нийгэм байхгүй. Тэх угаасаа боломжгүй. Амьдтын дунд ч давхраажилт баг байж тээ. Тэгэхээр тэр нь харин илүү хаалттай юу гэдэгт л асуудал байх шүү. Шүртэмжтэй тийм боломж байсан гэдгийг харагдаж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо галч байсан хүн төрийн толгойд гарлаа шүү дээ. Тий. Энд чинь тэгш боломж байсныг л жишээ гэж би бодож байгаа. Тэгэхээр уг нь бол тэгш боломж байсан. Тим тэгш боломж бүрдсэн байна. Тим цаг хугацаа байсан. Одоо тим тэгш боломж гарах уу гэдэг бол асуудалтай. Яагаад гэвэл боловсролын тэгш бус байдал гэдэг бол маш их гарч байна. Тэгээ энэ бол цаашид бол энэ нийгмийн давхраажилтыг илүү шударга болсон. Илүү тийм хор шигтэй болох, илүү хаалттай болох. Манай Монгол бол хаалттай нийгмийн давхраажилттай болох шат руугаа явж гин гэж бодож байгаа. Бид нар нийгмийг ойлгох хэрэгтэй байдаг. Ядуурлах хэрэг зөвхөн нэг мөнгө гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр ядуурл болохоор өөрөө зөвхөн санхүү биш ерөөсөө ингээд болтож байгаа эргэн тойронд нь байгаа орчны ерөөс яг одоо жишээл тэр хүүхэд аюулгүй орчинд алхах боломжтой байгаа мөн хэмэлт чи орчны ядуурл бол явчихж байгаа байхгүй. Боловсролын ядуурл байх боломжтой. Тэр хүүхдэд очиж байгаа төрийн үйлчлэг нь хэр хүртээмжтэй байгаа юм тий. Тэгэнгүүтээ бид нар одоо жишээл тэр ялгаан дээрээсээ тэр ядуурл гэдэг юм зөвхөн санхүүг биш те өөр ингээд тэрч хүртээмжийг түрүүн ярьсан шүү дээ. Тэр чинь ингээд анханасаа ингээд бодлохоор ингээд захын хорооллуудаа ингээд тэтгэх маягаар орохгүй байгаад ах юм бол ингээд нөгөө кастинг юм чинь бүр ингээд анхлан томроол яваад эхэлнэ. Тэр хүүхдүүд чинь тэгэнгүүтээ ээж аав тийм орчинд төсчөнгөд би ийм л хүлцэнгүй байх хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой яваад байдаг. Тэр хүүхдүүдийн бодлыг бид нэр хэрхэн өөрчлөх юм бэ гэхээр чи одоо ингээд
мундаг байх ёстой шүү, чи сайн байх ёстой шүү гэдэг нөгөө хүүхд дээр үүрэгжүүлэх биш, харин бодлохоор санхүүжилтэд тэр захын хорооллууд руугаа түлхүү өгч явах ёстой гэдэг. Тэр хүүхэд сайхан орчинд амьдраад сурчих юм бол тэр хүүхэд дараагийнхаа өөрийнхөө үр хойчол тийм байдалд оруулахгүй байх талаас нь хэрхэн яах вэ гэдэг бол тийм авлагатай болчих واخгүй. Гарын авлах шиг юм одоо ингээд толгонд нь суух гэдэг байгаа байхгүй. Төлийн 20 жилийн хугацаанд нийгмийн давхраажилт эрс ялгарч үүнээс үүдэн амьдарч буй улс орноо орчин буй нийгмээ зөвхөж дорой бороо амьдарч буйнхаа бурууг улс төрчдөөс шийдвэр гаргагчнараас баялаг бүтээгч үндэсний хөрөнгөнүүдэд тохох хандлага хавтгаарлаа. Энэ хандлага хэлбэрийг нэг далаалтаар шийдэх боломжгүйч гарааны тэгш ирэх боломжийг альж талбарт мөрдүүлдэг болбол ухамсар аяндаа өөрчлөгдөж нийгмийн доод давхраг хохирогч сэтгэлгээнээс ангижирч шударгаар өрсөлдөх боломжийг нээж өгөх юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар 2026 оны 1-р сард оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар оюу толгой хувьцаат компани болон Rio Tinto группийн удирдлагуудад захидал илгээж тодорхой нөхцлүүдээр шаардлага хөрвүүлсэн. Энэхүү шаардлагын хариуд Rio Tinto компаниг гүйцэтгэх захирал Саймон Трот оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Оюутлогын төсөлд харилцан ашигтай байх зарчим алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээрээ одоо ч бат зогсож байгаагаа ерөнхий сайд илэрхийлж, Монгол улсад ноогдох өгөөжийг 60%-аас дээш хувьд хүргэх шаардлага тавилаа. Оюутлогын төслөөс 20-30 жилийн дараа ноогдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй байгааг онцолж байна. 34% чинь өөр үйлдвэрлэлд биднээс өрөнд оруулдаг юм өндөр хөөтэй зээлийн өөр үйлдвэрлэлтэй механизм болчиход ноогдол ашиг өгөхгүй. Энэ бүх үйлээс зан танилтайх болцоогүй мэдээлж авч чаддаг гэж байна шүү дээ. Ийм 34% чинь биднээс ямар ашигтай юм бэ гэж ард иргэд асууад байна. Парламент асууад байна. Мэргэжлүүд асууад байна. Харилцан бүршигтэй бол бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. Тал турхайн тээзүү өөрчлөгдсөн санхүүжилт зарласан бидний фолт биш. Энэ нь бол хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрчлөлтсөн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол улс өөрөх ёстой гэж хариултууд бол энийг хэлэхэд бидэнд таалагдахгүй. Менежментийн төлбөр 40% гэж ярьж байсан 30% болцсон байж байна. Зээлийн хөө биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлээс бараг 2 дахин шахуу өндөр хөөтэй зээлээ бууруулахгүй байна. Бодиттой үр дүнгууд гарахгүй бол яг үнэ хэлэхэд парламентын түвшинд ямар шийдвэр гаргахыг онтрыг болон энэ хавтаа зүйн талаар ямар шийдвэр гаргахыг бол яг үнэ бид төсөөлж мэдэхгүй байгаа. To the government of Mongolia. Оюу толгойн төслөөс Монголын талын ашиг хүртэх хугацааг урагшлуулж ноогдол ашиг хүртэх ёстой гэдэгтээ санал нэг байна. Төслийн үр өгөөж хүртэх хугацааг урагшлуулахын тулд ерөнхий сайд таны тавьж буй тодорхой бүтээлч санаачлагуудыг судалж үзэхин илэрхийлж байна. Тухайлах юм бол дэлхийн товарын зах зээлд үнэт металлын үн өсөж байгаа энэ боломжийг ашиглан форвард худалдаа хийх талаарх саналыг цааш нь үргэлжлүүлж судлах эрмэлзэлтэй байна. Энэхүү Rio Tinto компани зүгээс төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хилэлцээрийг үргэлжлүүлж, Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Өчигдөр иргэний зэрэг ногоо намынхан хоёр талд хуралдсан нэг хэсэг нь намын дарга Батбаатар баярын хурлаа хийж байхад нөгөө талд намын дэд дарга нарын хэсэг нөхөд онц их хурлаа хуралдуулан намын дарга хөөж ирэх үйл явдал болж өнгөрлөө. Тэр бүхэл намын даргаар улсын их хурлын гишүүн Батболдогч томилоод авсан. Энэхүү хоёр хуваагданд талцаж байгаа иргэний зэрэг ногоо намынхан ээлж дараалан өөрсдөө зөвтгсөн мэдээллийг өгч байна. Улс төрийн хүрээнд өрнөж байгаа энэ үйл явдлыг гагцхүү улсын дээд шүүх эцэслэх юм а. Хаврын улс төр эхлээгүй байхад иргэний зэрэг ногоо намынхан хоёр талд хуваагдлаа. За намын дүрмийн наан цаана гарсан гишүүдийн өгч байгаа тайлбар нь эсрэг тесрэг. Нэг нь намын дүрмээ ярьж хууль бусаар онц их хурал явуулсан гэж байгаа бол нөгөө талд намын дүрмгөө бассан намыг аврахын тулд онц их хурал хийсэн гэдгийг тайлбарыг өгч байна. За намын дараага Батбаатарын зүгээс намын дүрм хүчин төгөлдөр одоо ч мөрдөгдөж байгаа гэлээ. Гардаж авснаас хойш 60 хоногийн дотор иргэний зэрэг ногоо нам дээд шүүхийн улс төрийн намын дүрмийн өөрчлөлтийг шинжилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан 3 үндслийг засаж, тодруулж, зохих шатны хурлын шийдвэрээрээ гаргаж дээд шүүхэд бүртгүүлснээр намын дүрм эцэслэн бүртгэгдэнэ гэж үзэж байгаа. Харин өчигдрийн онц их хурлаар намын даргаар сонгогдоод буй Батболдын зүгээс үйлссэн хариултыг өглөө. За тодруулбал иргэний зэрэг ногоо нам өмнө нь 4 удаа дүрмээ бүртгүүлэх гэж хандсан ч дээд шүүх бүртгэж аваагүй. Тиймээс татан богдох дээр тулсан намын анхшны байгууллагуудын шаардлагаар нийт гишүүдийн онц их хурлыг зарлаж хуралдуулсан гэсэн юм а. Манай нам одоо дүрмгүй болчиход байгаа. Тийм дээд шүүхөр бүртгүүлж чадаагүй байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаар хуучин дүрмээрээ явна гэвэл одоо бид нар улс төрийн намын тухай хуулийг зөрчөөд байна. Улс төрийн намын тухай хууль 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр бүртгүүлээгүй дүрмээр одоо тэр дүрмийг мөрдөж яваа нь гэвэл бид нар хууль зөрчнө л гэсэн. Тэгэхээр одоохондоо бол манайх ямар ч дүрмгүй л байгаа гэсэн. Ийхүү иргэний зэрэг ногоо намын асуудал Батбаатар наран туяа наараагаас хальж намын даргын суудалд суухаар зэхиж байгаа Батболдоор хүрээгээд хэллээ. За хаврын улс төр ихэхийн алдаад хоёр талд гарсан намын гишүүдийн талцлыг эцэст нь улсын дээд шүүх хүссэн үсээгүй шийтгэн лавтай. За тэр бүхэл намын даргын суудлыг хинд өгөх вэ гэдгийг хөшигний араас эрх барих намынхынч хард суугаан гарцаагүй юм а. Манай улсын 21 аймгаас 4-5 аймаг л аялал жуулчлалын газруудад төвлөрсөн байдаг. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд илэрхийллээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөнгөлөлтөй зээл төсөл хөтөлбөрт хамрагдахад шалгуур нь өндөг байдаг учраас хүндрэлтэй байдаг гэдгийг илэрхийллээ. Аялал жуулчлалын салбарын 103 сарын хугацаанд ашиг орлогоо сайн олохын тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй болтгоо. Тийм ч учраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл усаагаар шиг дутагддаг. Гэтэл зээлийн шалгуур 3 болон түүнээс дээш одтой зочид буудал эсвэл жуулчны баазтай байхыг шаарддаг учраас зээл авч чаддаггүй байна. Түүнчлэн арилжааны банкуд зээлээ богино хугацаанд төлөх шаардлага тавьдаг учраас улирлын чанартай бизнес эрхэлж буй тэдэнд хүндрэл үүсгдэг байна. Аялал жуулчлалын компаниудын дунд судалгаа явуулахад 40 гаруй хувь нь жуулчны бааз зочид буудалтаа зээл авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Дөрөөс энэ аялал жуулчлалыг дэмжих төрөл бүрийн зээл хөтөлбөр ялангуяа ногоон зээлч гэдэг юм ийм зээлийн бодлогод явуулж байгаа сайшаалтай. Гэвч эдгээр нь одоо юу гэдгийг барьцаа хөрөнгөний асуудал, за мөн зээлийн хүүгийн асуудал, зээлийн хугацааны асуудал гэх мэт эргэн төлөгдөх хугацаа нөхцөл гэдэг ингээд олон зүйлүүд нь бол тухайн тур оператор компаниудыг эсвэл их том тур оператор компани байх, эсвэл одоо өөрөө жуулчны баазтай зочид буудалтай байх ийм кластер хэлбэрээр явуулахыг илүү дэмжиж байгаа. Яг энэ нэг талаас сайн байгаа боловч нөгөө талаас ийм жижиг дунд бизнесийн чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа бид нар шиг энтерпренер ийм шинэ залуу одоо аялал жуулчлалын тур оператор компаниудын хувьд бол энэ нь бол дэмжлэг болж чадахгүй бидэнд хүрэлцэхгүй байгаа гэсэн үг юм. Эхлээд одоо ямар компани одоо ингээд зах зээлийн эзэлчээд байгаа юм те ямар нэг шинэ компани байгаад юун дээр одоо ингээд тулгамдсан асуудлууд байгаад байгаа юм. Тэрийг маш их бодит судалгаанууд ингэж хийж тэр судалгаан дээр үндэслээд зээлээ бас олох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхгүй бол бүх хүнд ингээд адилтыг шинэ зээл олгочдөг тийм. Тэнгүүд яг төрүүлж яг тэр бенефитийг хүртэж байгаа яг хэрэгтэй хүмүүс нь хүртэж гинэ үү гэдэг чинь бас жоохон тодорхойгүй шүү дээ тийм. Судалгаа маш сайн хэрэгтэй. Соёл спорт энэ аялал жуулчлал залуучдын яамнаас ингээд илүү яг тийм бизнес эрхлэгчд нь яг хүргэх талаас нь илүү их анхаарч ажиллая. Тэр зүйл дээр нь шалгуурыг нь гэдэг ч юм уу, хяналтыг нь гэдэг ч юм уу. Энэ зүйлийг нь маш сайн хийхгүй бол
Зүгээр яг бизнес, яг ээж үүсний бизнес хийдэг хүмүүс бусдад өөр хүмүүс энэ зүйлээс нь аваад байна гэдэг юм зүйлийг ярьж байна. Тэгэхээр бид нэр одоо энэ 6% одоо хүүтэй хөнгөлөлтөд зээл яригдж байна. Тэгэхээр энэ удаа бол бас тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч чадна л гэж бодож байна. Өнгөрсөн онд манай улс 840 мянга гаруй жуулчин хүлээж авсан. Харин энэ жил 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. Ингийн тулд нэн тэргуунд зочид буудал, кемпинг хүрэлцээ, ариун цэврийн байгууламжаа шийдэх шаардлага тулгараад байгаа юм. Төрөөс аж ахуй нэгжүүдэд 6 жилийн хугацаанд 6% хөнгөлөлтөө зээл олох оруулсан. Энэ хүрээндээ энэ жил 160 тэрбум төгрөгийн зээлийг олох юм байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Манай хотод жимсгэн борлуулах бичил бизнес эрхлэхэд түрээсийн талбай өндөр үн, хадгалалт, тээвэрлэлтийн эрсдэл, ажиллах хүчний хомсдол зэрэг олон асуудал тулгарч байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлж байна. Тухайлбал Түнтгэр жимс дэлгүүр 5 жилийн өмнө нээгдэж байсан байна. Энэ хугацаанд өдөр бүр хөрш орнуудаас болон Бэлэг, Бүгд найрамдах Солонгос улсаас төрөл бүрийн жимсгэн авчирч борлуулж байна. Хамгийн чухал нь зөв хадгалалт болон тээвэрлэлт, хэрэв зориултын дагуу хадгалж тээвэрлэж чадахгүй бол хамгийн хэрэгсдэл дагуулдаг бизнес болохыг онцлоо. Одоо 5 дахь жилээ. Жимс хатаасан жимсний хөдөлтөд хэрхэлж байна. Жимс маань өөр ерөөхдөө эрсдэл их. Би бас шатаж авсан, бороо тооцоолсон тохиолдол байгаа. Тэгээ өдрөө алгая алдан болж гардаг. Татвар ерөөхдөө бас би нөгөө ажил хийдэг байхдаа айгүй олон татвар төлдөг байсан шүү дээ. Тэгэхээр ажил хийснээс илүү бизнес хийсэн арай бага татвартай юм уу гэж бодогдоод байгаа. Яг гэвэл нөгөө ажил хийхээр хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал гэл ингээл олон 26% авдаг байсан бол одоо би нийт орлогынхаа 1% тайлгнадаг. Тиймэрхүү байгаа. Тэр мэдээж бол цалинтай бол ойролцоол дүрггүй л дээ. Нөгөө хэр борлуулалтаас шалтгаална, борлуулалтаа тайлагна. Тэгээ тайлангаасаа болохоор улсад төлж байгаа татвар маань цалингаас бол айгүй бага байна л гэж боддог. Төрөөсөө хувьд бол мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа сүүлийн үеийн цаг учраас төрөөс бол өндөр байгаа. Ажиллах хүч болохоор нөгөө одоо нэг залуу хүмүүс маань их ажиллах тийм сонирхолгүй өдрөө алган өдөртөн цалингаа аваад маргааш нь ирэхгүй байх тохиолдол их байдаг. Тэгээд төрөөс өндөр орлого тааруу саруудтай бол ялчгүй өөрөө зогсоод таньж болох зарлуудаа таньдаг. Олон улсын Women Exporters in the Digital Economy буюу YD сан 2026 оны эхний удирлын санхүүжилтийн төлөвлөгөөгөө албан ёсоор зарлаж, эмэгтэйчүүдийн удирдсан бизнесийг дэмжих 1-р шатны хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3.7 сая Америк долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ танилцууллаа. Энэ хөтөлбөрт Монгол, Доминикан болон Нигер улсын нийт 219 эмэгтэй бизнес эрхлэгч хамрагдсан байна. Монгол улсын хувьд олон улсын энэхүү томоохон хөтөлбөрт хамрагдсанаар дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн бодит дэмжлэг болгохоос гадна олон улсын стандартад нийцсэн бизнесийн арга барилд суралцах өргөжих чухал боломжийг олгож байна. Түмэн шувууд хувьцаат компани 500 сая төгрөг хүртэлх үнийн дүнгээр хувьцаагаа эргүүлэн худалдан авч халааслахаа мэдгдлээ. Ингэснээр хувьцааны хүрвэх чадварыг нэмэгдүүлэх, хувьцааны ханшийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчийн эзэмшиж байгаа хөрөнгийн үн цэнийг өсгөх, эрх ашгийг хамгаалах зорилготой болохоо онцоллоо. 2025 оны байдлаар даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4%-аар өсөж 771.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2021 оны мөн үетэй харьцуулахад 81.3%-аар өсжээ. Харин ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.8%-аар өсөж 674.4 тэрбум төгрөгт хүрч салбарын нийт хөрөнгийн 87.4%-ийг эзэлж байна. 7 мэдээ үргэлжилж байна. Кино урлагийг дэмжих сангаас найруулагч Тамирын тусгаар тогтнол Бошиг сахигч киноны зардалд 160 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон нь олонний анхаарлыг татаж байна. Гэвч кино урлагийг дэмжих сангийн зүгээс манай сонгон шалгаруулалтаар тухайн бүтээлийн зардлыг бүхэлд нь олгодоггүй. Хамгийн ихдээ 70 хүртэлх хувийг нь санхүүжүүлдэг хэмээн хариуллаа. Кино урлагийг дэмжих сан нь 2022-оос 25 оны хооронд нийтдээ 40 төсөлд эргэн төлөгдөх нөхцөлгүй 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Кино урлыг дэмжих сангийн үйл ажиллагаа сонгож шалгаруулалт нь засгийн газраас батлагдсан журмын дагуу явагддаг. Энэхүү журам нь олон нийтэд нээлттэйгээр зарлагддаг байна. За кино урлыг дэмжих сан 2022-оос 2025 оны хооронд 5 удаагийн сонгож шалгаруулалтыг зарласан байна. За ингэхдээ 250 орчим төсөл хүлээн авснаас үүний 40 төсөлд нь эргэн төлөвлөгдөх нөхцөлгүй 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Үүнээс цацуу 1 тэрбум төгрөгийг эргэн төлөвлөгдөх нөхцөлтэй зээлийн хэлбэрээр олгоод байгаа гэлээ. За ингэхдээ кино урлыг дэмжих сангийн санхүүжилтийг зөвхөн уран сайхны кинонд олгодог гэж ойлговол өрөөсгөл болно. Залуу найруулагчийн нэг болон хоёр дахь кино, баримтат олон хүүхдэд зориулсан уран бүтээл, олон улсын кино наадамд оролцох, эсвэл кино урлагийн чиглэлээр олон улсын сургалтад хамрагдах хүсэлт гаргах. Монголдо кино урлагийн чиглэлээр сургалт, кино наадам зохион байгуулах үйл ажиллагааны зарлыг уг сангаас хүсгэд нээлттэй ажээ. Энэ сацуу Монгол киноны өвийг сэргээн засварлах, хадгалах чиглэлийн төсөлд дид бүтцийг сайжруулах, бий болгох зэрэг өргөн агуулгад санхүүжилт олгодог байна. 2022 оноос эхлээд кино урлагийг дэмжих сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. За энэ хугацаанд бол нийтдээ 5 удаагийн сонгон шалгаруулалтыг явуулаад 40 төсөлд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 4.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна. Харин 1 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэлбэрээр олгосон байна. Зохиолч Тотко Самсан, найруулагч Тамирын бүтээсэн Тусгаар тогтнол бушиг сахигч гээд кино болохоор 2025 оны сонгон шалгаруулалтанд оролцоод киноныхон пост продакшн хэсэг дээр санхүүжилт хүссэн байгаа. За энэ кино маань өөрөө уран бүтээлчдийн нийснэр бол тэрбум гаруй төгрөгөөр нийтдээ бүтсэн болвол зөвхөн пост продакшн хэсэг дээрх хэсэг дээрээ л санхүүжилт хүссэн гэсэн үг. Дэмжих сангийн журмаар бол тухайн төсөл нь за би кино бүтээх аль үе шат дээр өгж байгаа вэ гэдгээрээ гэрээ байгуулдаг гэсэн үг. Кино урлагийн зөвлөл гэдэг маань дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа болохоос биш амжилттай амжилтгүйг эсвэл үр дүнтэй үр дүнгүйг хэн нэгэн хувь хүмүүс ч юм уу эсвэл энд сууж байгаа цөөн хэдэн хүний үнэлэмжээр бол тэрийг шүүх ямарч боломжгүй. Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авсан 2 журам бүтээл ойрын нанд нээлттэй хийгээд байгаа нь Тусгаар тогтнол бушиг сахигч, харин нөгөө нь Хүннүү түүхээс өмнөх түүх нэртэй кинонууд юм а. Харин энэ оны эхний сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах хэсэг нь энэ сарын 4-ний өдрөөс хаагдаад байна. Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг зарим уран бүтээлчид хэлдэг. За тухайлбал кино зохиолынхаа зөвхөн товчлолыг илгээдэг нь учир дутагдaltaй байна гэдгээ. За тэгвэл 3 жилийн өмнө батлагдсан уг журамтай холбоотой санал хүсэлтийг кино урлагийн дэмжих сангаас удахгүй авч эхлэх юм байна. Цахим орчинд өсвөр насны сурагчид нэгнийхээ биед халдаж, ард нь олон эрэгтэй хүүхдүүд шоглож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ хэрэгт хувийн болон улсын сургуулийн 8 сурагчийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дунд нийслэлийн ерөнхий боловсролын 130-21 номд наран зэрэг сургуулийн сурагчид байсан болохыг их сурвалжууд баталж байна. Үүний дагуу 130 дугаар сургуулийн багш сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж нийгэмд шүглүүллээ. За эцэг их сурагчдын хэлж байгаагаар 130 дугаар сургууль дээр өмнө нь ч бас хүүхдүүд бие бинийгээ дээрлэх зодтолдох тохиолдол гарч байсан болохыг хэллээ. За сурагчдын өгч буй мэдээллээр бичлэг дээр хэд хэдэн хүүхдүүд 130 дугаар сургуульд суралцдаг байна. За энэ мэт бичлэг хийж бие бинийгээ дээрлэх нь хэвийн мэт үзэгдэл болсон гэдгийг хэлж байлаа. Юу нь бол тэр хүүхдүүдийн бүгдийг танина. Олон сургуулийн хүүхдүүд би бол бүгдийг мэднэ. Шангрилаа дээр юу н Шангрилын 4 дахь хүртэл бүх хүүхдүүд суудаг юм да. Юу н ийм байдیں۔ Бичлэг хийж гинэ гэдэг чинь юу нь бол хинч биш болгож байна л гэсэн үг. Хинч биш болгож байна. Дараа нь тэр бичлэгээ нийтэлж гинэ гэдэг чинь энэ хинч биш шүү гэдэг л тийм юу гэж байгаа факт тийм юу гэж байгаа хгүй санаа өгж байгаа. За тэр хүүхд дахиад тэр задуулсан хүүхдүүд ахиж хизээж гарч ирэхгүй. Зодсон хүүхдүүд нь тэгэл их мэдлэлтэй том гэсэн хүмүүс л явд юм да. Юу н энэ тентхий янз бүрийн ямар ч хамаагүй хүүхдүүдэд асал үүсгэх гээл чи наа мэдхүү гээл тэгээд тэгж явж идэв. Яаж ингэж хүүхдүүдээ миний хүүхдүүдийн сурж байгаа сургуульд ийм хүмүүс байдаг гэж урд нь ч гэсэн ийм мэдээлэл явагдаж байсан шүү дээ. Энэ хэцүү хүчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцлаа. Яагаад ойлголцдгүй юм бэ?
Үеийнгийн дээрлэхэлд үйлдсэн сурагчийг цахим хувийн эрх тэмдэглэдэг болохыг хүүхэд хамгааллын тухай хуульд тусгасан. Гэвч өнөөдрийн хүртэл хэрэгжиж эхлээгүй байсаар байна. За сургуулийн нийгмийн ажилтны хийх ёстой үндсэн ажил бол хүүхдүүдийг үеийнгийн дээрлэхэлд дарамт шахалтад өртгөөс сэргийлж тэдэнд зориулсан зөвлөгөө мэдээлэл өгч хамгийн ойр байж асуудал үүсгэхэд хамгийн түрүүнд хандах ёстой хүн байх ёстой. За ийм байх ёстойгч салбарын сайд хэлж байна. Өнөөдөр тэр сургууль дээр үүсэж байгаа бодиттой нөхцөл байдал дээр үед бодиттой дүгнэлт хийх ёстой. Энэ утгаараа бас нийгмийн ажилтан гэдэг хүн бий, анги адирсан багш гэж байна, менежер гэж байна, бусад хүмүүс байна. Бүгд энэ дээр яг нэгдсэн багийн хамтарсан үйл ажиллагаа явуулах ёстой. Энд хэрэгтэй холбогдуулан 130 дугаар сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад сургуулийн хүүхэд хамгааллын хамтарсан баг анхааралтай авч дахиж ийм хэрэг гарахгүй байхад анхаарч нөлөөллийн ажлуудыг хийнэ. Захирлын хүүхэд хамгааллын багийн хурлаар орж ирсэн. Цаашид ийм асуудал гарахгүй нөлөөлөл ажиллана. Бүх нөлөөллийн ажлуудыг хийнэ. Тэгэхээр бол сургуулийн захиргааны зүгээс энэ хүүхдэд хариуцлага тооцсон ийм хариуцлага байгаа гэсэн юм бол байхгүй. За яг нэг хүүхдүүдийн маргаанаас үүдэлээ гадуур одоо зөрчил үүссэн тэр маргаанд бол цагдаа дээр бүртгэгддэг. Сургуулийн захиргааны тийм мэдээлэл нэрээ бид нар тэрийн мөрөөр ажиллаа хийдэг. Харин тус сургуулийн эцэг эхчүүд болон хүүхдүүд үеийнгийн дээрлэхлтийн талаар ойлголт өгөх сургалт хүмүүжлийн ажил огт хийдэггүй, за бүр хэлж өгдөггүй гэдгийг хэлж байлаа. Үүний баталгаа бол 11-р сард үеийнгийн хүүхдүүдэд зодуулж хөл гарынхан савхан яс хугарч, за энэ сараас хичээлдээ явж эхэлсэн хүүгийн жишээ. За үеийн хүүхдүүдэд зодуулж ясаа хуглуулчгаад байхад сургуулийн захиргаа болон нийгмийн ажилтан нь ямар ч арга хэмжээ аваагүй гэлээ. Тэгээд бэлтээд сургуулийн ангийнхны хүүхдүүд өөр ангийн хүүхдэд зодтолдуулаад тэгээд нөгөө хүүхдэд бэлтээд гар хөл нь хугарсан байхгүй. Тэгээд одоо сая 3 сарын 1-ээс хичээлд авсан. Тэгээд одоо хохиролтой байгаа байхгүй. Одоо өмгөөлөгч аваад шүүх хурлын нь хойшлоод ингээл айгүй удаан процедуртаа явдаг юм билээ. Сургуулиуд айгүй сул байгаа шүү дээ. Тэгээс яг энэ тал дээр одоо би энэ нийгмийн ажилтнтай уулзсан. Тухайн үед 11 сарын сүүлээр тоохгүй лээ. Тоодгүй юм билээ. Худлаа нэг фокусангаар худлаа ирээл. Тэгээд тоодгүй юм билээ. Сургууль эцэг эхчүүд хамтран үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг дүлийдэн боригдгоос болж өнөөдөр хүүхдүүд цагдаагийн хаалга сахиж ялтан болох нэ. Нэр бүхий улсын болон хувийн сургуулийн 8 орчим хүүхдийг тухайн хэрэг холбогдуулан шалгаж байна. За гол яг одоо энэ одоо дээрлэхтийн одоо эмтрийг эхлүүлсэн 2 эрэгтэй бол нэмэгтэй хүүхдүүдийг одоо цагдаагийн байгууллагад ирүүлнэ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа байцаал мэдүүлэг авах те. Энэ ажиллагаанд ингээд хууль журмын дагуу хийгдээд явагдаж байна. Хүүхдийн тусламжийн 108 утаснаас өгсөн мэдээллээр он гарснаас хойш үеийнгийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага 1-р сард 44 ирсэн бол 2-р сард 106. Харин 3-р сарын эхний 10 хоногийн байдлаар 44 бүртгэгдсэн байна гэлээ. За үүнээс үзвэл үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой дуудлага сар тутам нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Гэтэ энэ бол зөвхөн зориг гаргаж хүүхдийн тусламжийн 108 утас руу залгасан хүүхдүүдийн тоо. За үүний цаана хичнээн хүүхэд хүнд ч хэлж чадалгүй шаналж байгааг мэдэхгүй нь харамсалтай. Үндсэн хууль болон гендерийн эрхтгч байдлын тухай хууль зэрэг олон органик хуулиудаар хүйсийн тэгш эрх, тэгш оролцоо, тэгш боломжийг хангах эрхцэн орчин маш сайн зохицуулж өгсөн орны нэг нь манай улс юм а. Харамсалтай нь хуулийн хэрэгжилтийн төвшин бодит байдал дээр сул байдгаас эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх тохиолдол түгээмэл хэвээр байна. Нэг үеийн удвал гендерийн эрх тэгш эрх гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн эрх гэж ойлгодог байсан бурангуй хандлага өөрчлөгдөж нийгэмд эзлэх хүйсийн тэгш эрхийн ойлголт удаан ч гэсэн тогтож байгаа нь сайшаалтай. Түүнчлэн сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс хүйсийн квотыг хатуу тогтоож өгсөн нь парламентод суух эмэгтэй гишүүдийн төлөөлөл сонгуулиас сонгуул тогтмол өсөх шалтгаан болж байгаамаа. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаа ч дээр дурдсан хуулийн хэрэгжилт хангалтгүй. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм хангалттай ажиллаж чадахгүй байна. Хамгийн хачирхалтай нь халдшгүй эрх нь хуулиар хамгаалагдсан улсын хурлын эмэгтэй гишүүд ажлын байрны орчинд удаа бэлгийн дарамтад өртөж байсны ил шулуухан мэдэгдэж байсан нь асуудал хуулийн зохицуултад биш эсрэг хүйсний тогтсон хандлагад байгааг илтгэнэ.
Хүний эрхийн үндэсний комиссаас 2022 онд төрийн захиргааны байгууллагын албан хаагч 3,000 эмэгтэй хамруулсан энэ ажлын байрны бэлгийн дарамтын ойлголт мэдлэг хандлага нь ямар байна гэж судалгаа явуулж үзсэн байгаа. За тэр судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 4 эмэгтэй тутмын нэг нь бол ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэгэн хэлбэрт бол өртсөн хэрнээ 10 хүрэхгүй хүн нь хууль хяналтын болон холбогдох байгууллагад хандсан байгаа хгүй. Тэгээ яагаад энэ эмэгтэйчүүд ийм хүчирхийлд өртсөн хэрнээ холбогдох байгууллагад хандахгүй байгаа юм бэ гэдэг аваад цэцгээр маш олон шалтгаан нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байна. За юуны өмнө бол энэ ажлын байрны бэлгийн дарамтын талаарх жишээлбэл ойлголт мэдлэг бол хангалтгүй байна. Хүний эрхэт суурилсан тогтолцоо бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Хэдийгээр тогтолцоо маань байна. Гэхдээ энэ тогтолцоон дотор хамтын ажиллагаа гэдэг юм байна. Тогтолцоо маань салангат байгаа. Боловсрол нь эрүүл мэндэдтэйгээ яаж ажиллах юм? Эрүүл мэндийн байгууллага цагдаатайгаа яаж ажиллах юм? Цагдаа шүүхийн байгууллагатайгаа яаж хамтарч ажиллах юм? Тэнд хүний эрхэт суурилсан тэр тогтолцоог бий болгочих юм бол урт хугацаанд үйлчлэгээ үзүүлэхээс илүү хурдан шуурхаа шүүхийн шатандаа юм уу цагдаагийн шатандаа тэр хүнд суурилсан үйлчлэгийг яаж хурдан шуурхаа үзүүлж болох юм те. Тэгэхээр үйлчлэгээ маань өөрөө хүний эрхэт суурилсан аюулгүй байдлыг бий болгосон тэр хамтын ажиллагааг бүрдүүлсэн тэр тогтолцооны асуудлыг бид нар шийдвэрлэж ажиллах хэрэгцээтэй болж байгаа. Хэдийгээр Монгол гендрийн тэгш эрхийг хамгаалах тогтолцоо эрхцэн орчин энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч гэмт хэрэг зөрчил буурахгүй байгаа шалтгаан нь эмэгтэйчүүд хохирч буй дийлэнх хүчирхийл гэр бүлийн орчинд үлдэгдэг бөгөөд ихэвчлэн далд хэлбэрт бугссан байдаг. Шалтгаан нь эдийн засгийн хамааралтай шууд холбоотой. Жишээлбэл хүчирхийлүүлсэн өрхийн тэргуун зөрчлийн хуулиар 7-оос 30 хоногоор саадуулагдах эсвэл эрүүгийн хуулиар ял шийтгэл авсан тохиолдолд тухайн өрхийн ахуй шууд хямрдаг учраас дээрх төрлийн үйлдэлийг өөгшүүлэх шалтгаан болж байна. Нөгөө талдаа нийтийн хандлага хүчтэй нөлөөлж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг мэдээлэл хүрэхдээ нийгмийг зочирдуулсан гэмт хэргийн үйлдэл үйл явдалд нь төвлөрч агуулгыг орхигдуулах нь нөгөөтэйгүр тэрхүү мэдээллийг авсан олон нийт хохирогчийг буруутгах хандлага илэрхийлдэг нь хохирогчд учрах үр дагаврыг эсэргээрээ нэмэгдүүлдэг байна. Хөтөлбөр цаг агарын мэдээгээр үргэлжилж байна. Хаврын сар гарснаас хойш хөтөн байсан цаг агаар өнгөрсөн 7 хоногоос эхлэн тулаарч эхэлсэн. Ингээд ойрын хэдэн өдөр тогтмол байсан ч цаг агаарын байдал маргаашаас ихэнх нутгаар хөйтөрч, нойтон цас орж, цасан шуурхыг анхааруулж байна. Түүнчлэн 4, 5, 6 дугаар саруудад цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Энэ сарын тухайд зүүн аймагуудын нутгаар болон төвийн аймагуудын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ. Харин баруун аймагуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар олон жилийн дундаж орчин байна гэлээ. За хурд дундсын хувьд зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хурд дундастай байх бол эсвэргээрээ баруун болон говийн аймагуудын нутгаар олон жилийн дунджаас бага. За бусад нутгаар дундаж орчин байх нэ. За 4-р сард зүүн аймагуудын нутгаар олон жилийн дундаж орчин байх бол за бусад нутгаар дунджаас дулаан байна гэлээ. Харин 5-6 дугаар сарын хувьд баруун болон зүүн аймагуудын нутгаар олон жилийн дундаж орчин байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй гэлээ. За 3 дугаар сарын явцаас нэлэлцүүлэх юм бол за одоо ойрын орнууд ер нь бол дулаах юм байна. За энэс цааш 11-ээс за энэ сарын 11-ээс эхлээд ер нь бол одоо буцаад өдөрч эхэлнэ. Тэгээ цааш дэх юм бол 15, 16 буюу сарын дундуур тэгээ эсвэл сарын сүүлээр ер нь олон жилийн жисээ хөдөн багталтай байгаа. Мөн агарын температурын хэлбэлцэл ер нь өндөр байх магадлал өндөр байгаа. За цаашдаа гэх юм бол 4 сар болон 5, 6 саруудыг танилцуулах юм бол 4 сартаа ер нь бол зүүн аймагт буюу зүүн хойд хэсгээр
ер нь олон жилийн өмнө орчин бус нутгаар бол олон жилийн өмнөөс дулаан байх. Их нутгаар ер нь бол дулаан байх төлөвтэй. За урт үндэсний хувьд гэх юм бол Баяуулгийн ховд усын нутаг. За мөн Булган сэлэнг төв аймагуудын нутгуудаар ер нь л ахиу урт үндэстэй бус нутгаар бол олон жилийн өмнө орчин байх төлөвтэй байгаа. За 5 сарын танилцуулах юм бол ер нь бол мөн адил олон жилийн өмнөөс дулаан. Гэхдээ ер нь бол буцаад ер нь баруун аймагуудын нутгаараа олон жилийн өмнө орчин бус нутгаар бол дулаан байх төлөвтэй. За урт үндэсний хувьд юм бол зүүн аймагуудын нутгаараа бага урт үндэстэй бус нутгаар бол яг олон жилийн өмнө орчин урт үндэстэй. За 6 сарыг танилцуулах юм бол ер нь бол зүүн аймагуудын нутгаар олон жилийн өмнө орчин. За бус нутгаар олон жилийн өмнөөс дулаан урт үндэсний хувьд бол олон жилийн өмнө орчин байх төлөвтэй гэж гарсан байгаа. Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50% нь 3-аас 5 дугаар сард ажиглагддаг бол шорон шуурганы 61% нь 3-аас 5 дугаар сард ажиглагддаг байна. Тиймээс малчид ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагуурийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Үзэгч та бүхэн өргөжлүүлэн гадаад мэдээгээ хүлээн авч үзсэн үү?